Монгол улсаас тодорсон сумо бүхийн 4 дахь их аварга, Японы мэрэгжлийн сумогийн 71 дахь их аварга Маналжавын ан нь өчигдөр орой Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд эх орондоо газардлаа. Ингээд та бүхэндээ Японы мэрэгжлийн сумо бүхийн 71 дахь их аварга Какорю анантай хийсэн ярилцлага төлөвлөлөө. За юм одоо телевизэс үзэгч болон Монголын ард түмний энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр ингээд өчигдөр тэмцээн манд басаад өнөөдөр ингээд эх орондоо ирж байгаа. Сэтгэл сайхан байна, өндөр байна. Үнэхээр сайхан байна. Би ч одоо яг 12 жил хагас юм одоо анх Япон руу захиа бичээд өөрөө явсан. Тэгээд ингээд өнөөдөр ингээд 3 сарынхаа тэмцээнд одоо төрүүлээд аврах цалаа аваад ингээд эх орондоо өнөөдөр ирж байгаа. Энэ үчид бол үнэхээр сайхан байна. За энэ бас нэг миний мөрөөдөл зорилго маань биелсэн гэсэн. Эндээс бас нэг дараагийн мөрөөдөл зорилго маань бас эхэлж байна да гэж ойлгож байна. Зөвхөн одоо өөрийнхөө одоо арслан ч юм одоо сайн яг цолтой байхад бол за өөрийнхөө бэлтгэлийг хангаал зөвхөн ингээ явдаг гэсэн бол одоо авраг бол одоо бус бүхчүүд болон зөвхөн өөрийнхөө биш одоо холбооныхоо төлөө тийм ээ. Холбооныхоо нөлөөний төлөө энэ сумо гэдэг юм хүмүүст таны мэдүүлж илүү тийм өргөн олон үзэгчтэй, олон фэнтэй болохын төлөө бид нараас тийм ажиллаас хийхгүй болдгоо юм байна гэдгийг бас би ярих мэдлээ тийм ээ. Одоо дивжнээс одоо бэлтгэлээс гадна их ажлууд бол ер нь их хэсдэг юм байна. Хагхаа урган бас гар үргэж шүүгчдэг одоо хийсэн тэр нэг орой тойролтын талаар монголчууд бас их сонирхож байгаа. Яг тэр талаар бас ярихгүй ховор тохиолдол болсон гэдэг. Тэ ховор тохиолдол авраг маань яг нөгөө нэг гуйдад унамцсан. Тэгээ жоохон дараа сард одоо заавал ялна да гэдэг барилдаа нэг сайн харж ирсэн юм байл л. Тэгээд яг тэгэж харж явах нүдэн дээр нь одоо яг татсан харагдсан юм билээ. Тэгээд одоо бүхчүүд бол бас нэг одоо шүүгч гэсэн маягаар бас доор суудаг учраас авраг маань тэнд бас их зөрөгтэй гараа өргөж бас тэгээд бас нэг хэрэг тэрийг яагаад бол бас миний нэг даваа бас тэнд байхгүй болол хэлсэн бил тэ. Тийм учраас бас тэр тал дээр бол үнэхээр шудрах сайхан болсон гэж бодсон. Ер нь сумогийн дүгэн өмнө нэг юм болж байгаа. Өмнө Таканонами гэх тийм ээ бас урт нь гараа өргөжсэн. Тэр одоо 10 хэдэн жилийн өмнө болж байсан мэлээ макучд бол. Тэгээ авраг хүн ингээд хансуг кач гэдэг юмар бол анх удаа болсон юм лээ. Өөрийнхөө хүч зоргоор ингээд захиа уучаад ингэж яваад энэ хөө спортод орохдоо ганцхан юм хэлсэн. Хатуу спорт миний охин хатуу спорт дэг журамтай сахилгаттай байдаг шүү дээ энэ спорт чинь гэхэд аава альва юмны дэг журам сахилгатыг биелүүлж явбал хин намайг муулж хин намайг дарамтлах хин намайг яах юм би тэр багшийн хэлсүүгээр журам тгийг баримталж явахт бол хүн амжилтанд хүрнэ шүү дээ гэж хэлжсэн. Тэр үгэндээ л хийцэн болсон да. Тэр учраас бол анхных ажил явахдаа нэг одоо сахилгаттай нэг ч удаа хичээлээ таслаагүй одоо номоо таслаагүй ирчихсэн л да. Үнэхээр одоо намайг авраг болоход үнэхээр олон хүнээс захидал одоо мессеж тийм ээ баяр хүргэсэн олон хүнд одоо надад баяр хүргэсэн дэмждгийг дэмжсэн одоо энэ фэнүүд Монголын ард түмэнд үнэхээр их баярлалаа. Та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүй улам сайн хичээж одоо олон төр авахын төлөө хичээнэ гэж хэлье.